Бүгдээрээ сайн уу? Ано байна. Би нүгийг эргүүлж авчирдаг ч юм билүү гэж бодож байгаа яг сайн шийдэг байна. Тэгэхээр энэ удаагийн видео олыг миний сүүлийн үед ерөн сувг дээрээ хийж байгаа. Ерөн сүүлийн үзэж гэлтгүй. Ерөн миний сувг дээр орж исэн видеондоос жоохон ялгаатай болно. За гаршнаас ч гэсэн харахад бол ойлгомжтой байгаа бах. Би яг 4-р сарын влог гэдэг ч юм уу бүтэн нэг магадгүй бүтэн сараар нь сарынхаа тухай нэг видео влог хийдэг, эсвэл нэг сарда 2 удаа ч юм уу нэг тийм влог хийх маягийг сувг дээр туршиж үзье гэж бодсон. Сүүлийн үед нөгөө миний өөрийн үздэг зарим ютуберуудын хувьд бас нэг иймэрхүү контент хийж эхлээд илээ. Тэгээ хамгийн зугаатай нь би яг тэр видеонуудыг нь өөр айгу үзээд байгаа байхгүй. Надад айгу тэр нь сонирхолтой байгаа. Сарын турш яг сард 2 мөр ч юм уу 3 мөрөөр нь бол багцалж илээ л дээ. Гэхдээ ямар ч тэгээд хийнгүүт одоо айгу сонирхолтой, тэгээд ер нь яг яадаг юм байна. Айгу тийм relatable гэж хэлдэг тийм контент бас болж илээ. Бизнесээ бас сүүлийн үед нэг иймэрхүү төрлийн контент хийж үзье да гэж нэлээд бодож исэн. Ялангуяа энэ сувг дээр илүү тийм нэг тийм зорилттой нэг ямар нэгэн асуултын хариултыг өгөх гэсэн зорилготой тийм видеонд хийдэг байсан бол бас хаяач гэсэн юм влог хэлбэрийн видеонууд яагаад хийж байж болохгүй гэж. Тэгэхээр хэрвээ нэг тийм асуултанд хариулт хүссэн тиймэрхүү видеонууд маань дуртай хүн байгаад бас яг тийм төрлийн видео байна гэж бодож орж ирсэн бол уучлаарай. Энэ жоохон өөр төрлийн видео байх шүү. Гэхдээ бас сонирхолтой ямар нэгэн байдлаар үнцийн үр өгөөж энээс авна гэж найдаж байна. Тэгээд яг Аногийн сар тутмын эхний влог эхэлж байна. Тавтай морил ямар шүү явах нь харцгаая. Яа. Өчигдөр засгийн газрын хуралдааны шийдвэрээр гарсан ямарч 4 сарын 5-наас 18-ны хооронд хөл хорой тогтоох үгүй юу гэсэн шуум яваад дэсэн нь ямарч өнөөдрийн байдлаар тогтоохгүй гэж шийдсэн байлээ. Гэхдээ нөгөө нэг аж ахуйн нэгжүүдийг нийт ажилтнуудынхаа 30 хүртэлх хувиар хязгаарлана гэсэн зөвлөмж одоо захирамжийг бол гаргасан байлээ. Тэгэхээр бид нар өчтөр ярилцж байгаад манай ажлынхан үндсэндээ өнөөдрөөс эхлээд remote буюу зайнаас ажиллах горим руу шилжчихээр болсон байгаа. Тэгэхээр өнөөдрийн өглөөнөөс эхлэхгүй л өнөөдөр үдээс хойш тэр горим руу шилжин өнөө өглөөний байдлаар бол үдээс өмнө бол ажиллаа явдгаараа яваад гол нь нэг таун холл митинг хийх хэрэгтэй байгаад байгаа юм. Тэрийг өнөөдөр өглөө хийчээ тэгээд remote руу шилжин дэм. Тэгээ бас өнөөдөр 4 сарын 1-нд чи инээдмийн баярын өдөр. Гэтэ хэр инээдтэй өдөр байх юм байгаа. Намайг өчтөр тэр нөгөө remote first-ийн тухай имэйлийг явуулаад хүмүүс итгэдэггүй. 4 сарын 1-ийг өршөд эхлүүлээд байгаа юм биш үү гэсэн амар тийм skeptical байж лээ нэрээ. Таны халуун хэвэн байна? 이 돈이 감방에 юу вэ? бичиж байгаа юм. Бичиж. Сайхан сэтгэлээ. Наан сайн дөө гэж байна. Амдрал бүүнэрээ хайцж байгаа ингэж төрсөн. Good night everyone. Миний хувьд нэг нойрны хэдэн цаг байх бах. Та нарт айгуул бол нэг ганц хоромч юм уу? Тэгэхээр өглөө уулзъя. Hey Google. Good morning. Hello there. The time is 6:18 a.m. Currently in Ulaanbaatar, it's -11 degrees and clear.
Today, it will be mostly sunny, with a forecast high of 4 and a low of -11. Гэж юм таблетэлээ ч юм. Rachel Noemi энэ видеонд амар гоё байгаа. Өдөр болгон лог хийж байгаа гоё. Өнөөдөр 9 дэх өдөр нь 2-7 хоног ингэж хийн гэсэн. Би өдөр болгон үзэж байгаа юм. Yes, аа. За маргааш яаж ажиллах гэж байна? Юу хийх гэж байна? Маргааш бистэ 4 видеоны бичлэгтэй. Төлөвлөгөө гарцсан. Энэ хүнийг минь дурших гэдэг. Хава Энэ хүнийг шууд лайв явах юм шиг. Энэ цаашаа. энэ цаашаа тэгээд GoPro Team Mystic байд юм л шүү дээ. мэж болно шүү дээ. Вактаа дээр нь орцгоос чинь амар юу. Та please би нэг намхан байхгүй юу? Өчөө ингэж болтгүй юм л шүү дээ. Болохгүй шүү дээ. Ингэ нахгүй ингэ. Тийм үнэхээр яд би мэдээгүй шүү дээ. Бас баг Энэ нь өөр юутай факт юм. хийж байгаа шүү. Оо тийм үү? Тийм шүү дээ. Тий нэг өөр агуул. Anyway нөгөө бичлэг боловсон. Натуримаас захисан юм ирсэн. 4 шигтэйгээр бол орж ирж байна. Сая каргоос авсан хайрцаг дотор юу ирснийг харуулъя. Хайрцагн дээр бол Naturium Skin гэсэн байгаа. Тэгэхээр Naturium юм бүтээгдэхүүнүүд гэдэг нь ойлгомжтой байгаа бах. Би зүгээр нэмээд юм захисан байсан юм аа. Нэг яаж төгөөд тэгээд яа. Niacinamide. Niacinamide serum 12%. Plus zinc 2%-тай. 4 шигийг хайрсанд нь ингэж ирдیں۔ Тэгээд ямар зорилготой байсан гэхээр би нөгөө шинэ нэг Instagram хаяг байгаа штэ. Ано харч үцэг beauty гэдэг. Тэрэн дээрээс зүгээр зарлаад тэгээд энэ ирснийг ийм ирсэн шүү. Хэрэгтэй үнэ аваарэ гэд постлцсан сая түрүүнд. Тэгсэн чинь тэгээд тэр дороо 25 минутын дотор дөрүүлээ эзэнтэй болчихжээ тийм. Тэгэхээр маргааш одоо өнөө оройныг би бэлдэж тавьчих маргааш дэлгөөр гаргах чинь да. Төлөвлөгч дэвтрийн ийм хүргэлтийн логистикийн системийг ингээд тохируулсан чинь одоо ийм хүртэл яг тэрүүгээр явуулчих жилээ бас л адилхан л надаас хин нэгэнд юм очиж байгаа юм шиг заавал зөвхөн төлөвлөгч дэвтрийг тэрүүгээр явуулах албагүй энэ миний гэсэн явуулчихж байгаа юм. Тэгээд яа энэ дөрөв 25 минут дотор эзэнтэй болсон өршөө би дахиад дөрвийг сая захиалчлаа. Ирэхээр нь бас дахиад Instagram дээр сторигоор зарлаа. Тэгээд хэрэгтэй үнд нь өчнөд. Энэ нэг юм байна. За тэгэхээр 5 дахь өдөр маргааш бас айгу том өдөр болно. Хідэн видео бичих. Одоогоор бол би нэг 4 видео бичнэ гэж төлөвлөсөн байна. Гэтэ яг боддоор хідэн бичихдэх нь хамгийн багадаа бол ямар ч сан 2-ыг нь бол заавал бичнэ гэж бодсон байгаа. Тэгээд дахиад нэг 2 видео амжуулж чадвал бичэндэ гэсэн ерөөдөө зохиолыг гаргацсан сууж байгаа нэг тийм байна. Тэгээ саяны энэ дотор байсан хэдийг уутлах гэдэг энэ чинь ширээн дээрээ суусан чинь бас нэг юм байгааг санчлаа. Нэг юм өнөдөр авсан ч надад хүн өгсөн. Ledger Nano S unbox хийж үзэх үү? Харьсаас задлж үзье. Why not? Аюу юм блэ? Cryptocurrency hardware wallet. Тэгэхээр нөгөө захин валютын хитвч гэсэн үг байгаа юм. Тийм бит хитвч болох ч тийм байна л да. Сонирхолтойгоо. Oh wow. Ийм юм байна. Flash гара. Ledger гэж зөв харсан уу? Гэл Ledger. Top. Энд дээр нэр мөр нь гарч ирэх юм байна. Ийшээгээ USB холбогчтой. Тэгээд төвчлөрнөдтэй. За энийг судалж үзэж байгаа дараа нь ямар өчтэй юу вэ нэтрийг нэрээ би яг үндэ энэ талаар одоо ингээ видеон дээр ийм гэж ярьж чадхааргүй байна. That would be interesting. Өнөглөөстөө шууд уйлд сэрж шít. Сэрх шээ. Босч ийн гэх юм уу? Би баг сүүлийн хэдэн жил шахуу үзэж байгаа юм бэ? Баг 10 жил юм уу хайшин. Jen гэд влогер гэхгүй YouTuber Jen M гэд Close Encounters-ийн шинэ видео хэдэн цагийн өмнө орсныг үзлээ. Би дээр хоол бичив. Жирэмсэн гэдгээ зарласан видео бүр айгүй гоё тийм бийжээ бүр.
I'm so happy for her. Нөгөө pregnancy гэдэгтээ биш яг тэрийг олж мэдж байгаа хэсэг айгу ойрхон байлаа. Ихэнхдээ нөгөө нэг YouTube дээр байгаа влогруудын тэр энийг зарлж байгаа видеонууд бүгдээр ингээл баярлал, баясаал, би үнсэл ингээл тэг амар гоё байгаа тангууд. Jenny өнөөдрийн видео болонгууд тийм бүр амар айцсан. Бүр scared shitless сайн ээж бол чадах болов яах бол тэгэл онгойлт мэдх юм бол ингээл бүх юм өөрчлөгдөн ингээл амар тийм үнэннээсээ тийм raw байгаа бүр ингээд амар зүрхэн төрлөө. Тэгээс миний хамгийн удаа үзэж байгаа одоо YouTuber байхгүй юу? Яа. Наяха миний видеог үзэхгүй л дээ ихтэй амар тааш I'm so happy for Jen. Окей. Гоёглоо. Гадаач гоё. Бим гарыг эхлүүлцгээе. 4-р сарын 2-7 хоног буюу 2021 оны 14 дахь 7 хоног нөрөөдө бэлтгэхэд нэг юмрхүү байна. Тэгээд эхний видеогоо биччихлээ. Яг тэр байрлал дээрээ байна. Дүрсээ бол авцсан. Yes. Одоо юугаа аваад thumbnail зураг аваад тэгээд дараагийн видеонд орцгоё. Энэ топог одоо юу гүрчиг гэж байна шүү дээ. Футболкоос солиод тэгээд дараагийн видео руу орно гэсэн. Өдөрт ингээд олон видео нэг дор ингээд биччихээр яг юм бичдэг спирит, бичдэг мүүдтэй өдөр болгож байгаа бичгээр амар байдیں۔ Тэгээд дээрэс нь угсаа нүрээ нэг удаа л буддаг гэх юм уу. Жон глам болсон байна таалагдж байна уу? Окей. Хоёр дахь видеоны зураг авалт дууслаа. Ийм өнгийн бодолтой болсон. За одоо дахиад thumbnail зураг авчаад тэгээд 3 дахь видеонд орцгоё. Хай. Өчигдөр тэгээд угаасаа видеонуудаа бичээд тэгээд хоёрын жир нэвлүүлээ дуусчлаа. Нэгнийх нь нэвлүүлээ бүр огт орсонгүй. Тэгэл дундуур нь нам унтаал ямар ч байсан оройныхоо мейкап байрлахсан скинкэрээ хийгээл унтцсан. Гэхдээ миний видеоных амар тийм нандин чимхлэр юмнууд ч бас байдаггүй л дээ гоё. Тэрэн дээр ажиллана. Тэгэхээр тэрнээс өмнө journaling хийх бодолтой байна. Өчтөрийнхөө боолоод бичээгүй байгаа. Хүүсэрдэг маск тавьж үзэж байна. Хондоо хүүсэрч гисэн юм байхгүй л нэ. 5-10 минутын дараа бүрэн хүүсэрдэг гэсэн. Үрчлээ. Амшаагүй. Гэтэ би daily vlog хийж байгаа. Say hello to the camera. Hi. Hey Chris. И чао штий нэг. Тийг хөдөн яаж байна? Хизээ? Одоо. Яа, юу тэгээ хонхоор очих юм уу? Яах вэ? Хонохгүй шүү дээ. Зүгээр хонж болно шүү дээ. Нүү өхөл хорой морой чинь тогтож байгаа юм уу? 11-ээс хойш байгаа. 5 болж байна. Окей. За зөвлөлөө. Пүүшөөс ирж байгаа. Мессеж уншчаа тэгээ очих юм байна тий. Аха. За окей. Окей. Би төөрцөө. Энд чи клуб хаус давхар чангаар сонсонгоо явж гин. Тэгээд би төөрөөс. Уг нь надаа нэг хайг өгсөн. Би тэг өмнө нь энд ирж исэн. Гэтэ олохгүй байна. Нөө хаа нэлээ хулаа. Олцсон шүү. Олцсон. We're on track. Santa Chris. Sorry. Hey. Brennan. Hey. Stefan, Chris. Энэ үйл бүх юм байгаа. Тэгсэн чинь
so excited. Аман tweet хийсэн байгаа. Тэгээ даахгүй. Энэ хоёрын карта энэ цэнхэр утсаар ингээ ойцсон. Видээ. Яс над чигт чинь булаах гэдэг нөө баун. Тэгээд ах шиг байна тий. Амар сандарч идэв шүү. Даахгүй шүү дээ үгүй. Яна home tour хийх багт нь гэрийн тэр чигээр нь харуулж явцдаг. Хүү энэ home tour мөр энэ яг official no гэж шүү. Мус надаас нэг home tour хийгээч нэг every single day асуудаг. Бид чинь өчтөр нэг live хийж байгаа. Тэгээ home tour дахин орчихгүй тэгэхээр би home tour хийхгүй. Энэ бол миний өөрийн хувийн орон зай. Хийхгүйгээ шийдсэн байгаа гэсэн чинь нэг доороос нэг. Гэхдээ тэгсэн хийжлээ хувийн орон зай ямар хамаатай юм бэ гэж бодсон. Би тэгээ шууд нөгөө нэг live-асаа банддаг бас. Ой. би бол хийнэ. Гэтэ яг гэжтэй Төвхөнж байгаа тийм төвхөнж байгаа. Actually төвхөнж байгаа. Тэгэхдээ бас ингэ never say never гэдэг юм байна тийм. Хизээ нэгэн цагт бас их үүсэхгүй юм ээ. Йой. Хоёр хэрлэнгийн бас нэг жижиг амт байсан бол одоо ингээ бүр буруу бол. Хэрлэнгийн жижиг амт өгч байгаа юм. Хөрөөр. Бүр айгаад утсан. Бүр тийм ногшоолт. Зүгээр усаа. Please. Chris. Яахстай бэ? Яаж болохгүй юу? Ами ус болохгүй. Миний хоолыг влогонд оруулаад яах вэ? Тэмээ үстэй. Хоол бол хоол. За ямар байна? What's the verdict? Very nice. Айгоо дараахан маш тийм natural амттай. Өөр. Ямар амар юм бэ? Би дөнгөж эхэлж байна л да. Хэлтэй. Юу айл амттай шүү дээ. Айл амттай байна уу? Oh yes. Айл амттай гинэ. Өөрийнхөө хоолноос босод бүх хоол амттай. Ямар юм үзүүлж явж байгаа юм. За би ингээд гэрийнхаа ганц виног анууд өгөө дөө. Биноны хүнтэйгөө. Тий, ганц виноны үнэхээр. Бинон тэр чигээр нөхөж байгаа юм байна. Нөгөөс чи баярлсан. Yes. Did you notice that нөгөө эмэгтэй нохоонор ийм eyelashes эднэр нэм өртмөртэй. Мэдгүй би харьцуулсан эрэхтэй нохоод л бараг харчих. Тийм үү? Cheers. Амар тийм Сандрэстэй хүүхэн. урт сормос нормос. Cheers. Болдог interesting. Interesting choice. Тийжээ нөгөө санах ордог юм биш үү? Баана яа. Тэр хумаа. Боо. Чидээ 5 жилийн дотор Тэгээд 90 гэж байгаа юм. 14 жилдээ 14 гэсэн үг шүү дээ. Сарын одоо надад яг 30 үл. 32. It's a friendship moment. Бид нэг найзтай тусламж үзүүлэх хэрэгтэй боллоо. It's a friendship. Power potatoes. Potatoes. You know who you are. Potatoes. We love you. you. We love you. хамгийн угаас үнцэнтэй зүйл нь бас компьютер биш үү? Yeah, with the lighting in particular. But I remember there was this one video that Peter made like, I don't know, 3-4 years ago, where he converted his like terrible lighting setup into like something that looked pretty good.
Yay. Let's go. Би нөгөө төлөвлөгч дэвтрийнхээ үргэлтийг одоо хоёр янзын компани хэлж байгаа байхгүй. Тэгэхдээ одоо Улаанбаатар хотын төвийн ороод руу бол өөр нэг бас стартап компаниар хэлж байгаа. Тэрний хүнтэй уулзъя гинэ. Тэгээ бууж ийн. Офис руу нөгөө одоогоор халдвар хамгааллын одоо зэрэгтэй байгаа учраас хүмүүсд оруулах байгаа. Тэгээд тусдад оруулсан надад. Нартлын талент бас би өөр харагдаж байна. Энэ хүнийг халиуна гэдэг. Санаа. Ашгүйдээ төлөвлөгч дэвтрээ айгуу сайн явж байгаа гинэ. Өөрөөр юусэн гэж. Би нүрээ бутгаа болцсон гэдэг хэлжсэн шүү дээ. Тэгэхдээ зарим өдрүүдэд нөгөө зүр өнгийн сэргийх зорилгоор юм нөгөө сикапариг хэрэглээд байгаа байхгүй юу доктор Жартин recover. Сая дүрхэж байхдаа арай ихийг аваад дүрхчлээ. Тэнгүүтээ фаундейшны одоо юм нөгөө мен чинь нүлээ tool sponge тэрүүгээр нэг тараамар идчихээн ямар ч байсан. I think it worked better. Бүр сая ингэ нэг цэхийсэн цагаан юм бол гайцсан би өөрөө. Ихтүүлээ тэгээ зарим ингээ аваад энүүгээр аваад тэгээ шингээгээд I think I've covered it. Нүрэ technically бодаагүй. Зөвхөн сикапер байгаа. Тэр eyelinerтэй. Just for the sake of it. Тэгэл би ч нэ окей. Одоо яг 30 минут байна. За. Яранд орж байна. Энэдээ танилцсан. Яранд орж байна. Тийм зүгээр шиг. Зүгээр орж байна. Би нөгөө бүтэн сарын влог хийж байгаа байхгүй юу? Тэгэл дүрс аваа. Өдрийн хоолыг зүгээр дандаа очиод аваад тийш гарч ирдэг. Болсон. Уусаа газраас болохгүй байна уу? Өнөөдрийн хоол нь хулууны зүтэн шил. Шингэл юм. Гэтэ болно доо. Миний дархлаж уултанд хамрагдах цэг дээр оочроо гайгүй байна гэдэг мэдээлэл авчиж шууд ажлаас газ гараад вакцинда явж гин. Хэлэгчүүл болж гин тэг. Гэтэ энд биш юм шиг байна. Ямар ч сан гадаа очирлахгүй юм байна. Дотор би сууж гин. Сандал дээр энэ хүмүүс ингээ зогсцсон. Хүлээг нь үлээгээд байж гин. Окей. Арч жоод харуулъя. Даралтаа үзүүллээ. 120-80 байна гэж байна. Тэгээд даралтаа үзүүлчихэд ингэж очирлж жагаад тэгээд одоо эмч үсэх төрх юм байна. Вакцинда амрагдсан. Энэ дээр ерөөсөө би 13:50 гэхэд орж ирсэн байхгүй. Тэгээд вакцины хийлгээд дуусаад ингэ ажилт руугаа ортол 14:36 гэдэг чинь 45 минут болсон байна. Тэгээ нэмээд 15 минут ажиглалтанд байх юм байлээ. Тэгэхээр 15 минут гээд нийлээд нэг цагийн болж байна. Өнөөдөр яг нөгөө яг гайгүй сул байна гэсэн мэдээлэл яг олж авах юм да. Гараад ирсэн айгуу боллоо. Зарим хүмүүс бол баг өдөржингөө очирлж байгаа ч юм уу 5-6 цаг очирлж байгаа тохиолдол гарсан юм байна. Миний хувьд бол ингээл бүтэн процесс үндсэндээ ингээд нэг цаг багшгүй юу ямар нэг хүндрэл гарахгүй бол ажиглалтыг нэг иймэрхүү байдлаар хийж байна. Сайн намайг өөрийгөө ажиглаж байгаад яваарэ гэж загч байна. Тэгээ 15 минут ямар тач ажиглаж байгаа. Тэгээ уу да. Өвддгүн байна нэрээ. Үгүйсээ тэр үеэр би яг хийлгэж явах үедээ дүрс авах гэсэн чи яг уцсаж дугаарч таарлаа. Тэгээд цам дээгүүрээ тайлцсан байгаа ийм үед бас гаргаад явах гэдэг. Тийм байна. Та нар вакцины хамрагдсан уу? Энэ видеог бичих үеэр хэддэг тунгаа хийлгэсэн байна. Доор комментээр бичээрэй. Дараагийн тунгаа 5 сарын 4-нд хийлгэх юм байна. Шууд мессеж ринг ороод ирж байна. Окей. Wow, these sites are not going to do anything about this. So what does he decide to do?
My brother-in-law, Guy, байна. Өчтөр нөгөө вакцины хийлгэснээс хойш үл жоохон ядарсан. Гэхдээ нэг тийм вакцинаас болж ядраагүй баха. Угаасаа л өглөө ажилдаа ирт яваал тэгэл ингэж явж байгаа л тэгэл орой болвол тэгэл байгалийн жамаар бол ядарсан. Халууш малуурсан шиг тэмдэг бол доор бол алга. Сайн арилга 35.9-тэй гэдэг чийгүү. Бараг хүүтэн байгаа юм шүү. Энэ хүнийг утга гэдэг. Тэр сайхан дураа. Тэр тавил юм байдлаа хитэн тавил. Амиа гоё нөө. Ойрддаг. Өнөөдөр өстө амар завгүй өдөр өнгөрчлөө. Йоо яаж өнөөдрийг давж байгаа юм бага. Үүндээ толгойг ашиглаж шүү. Гэхдээ энэ нэг тийм вакцины нөлөө бол биш байх гэж таамаглаж байна. Нэмэрчсэн. Зүгээр л угаасаа үдийг ядардгаар ядарчлаа. Тэст ийм толгой бол дэлбэрэх гэж байгаа юм шиг баах юм боллоо. Тэгт толгой бол өвдөөгүй. Зүгээр л тийм тэгтээ гоё багтай, гоё багийнхантай хамтарч ажилласан учраас it should be fine. Усанд орчод гарч ирсэн чинь гарч ирээ шууд утсаа авсан чинь видео колл ирч. Инстаграмаар те видео колл онгоолгоол. Яасан маа дүүс ирчихгүй. Яасан гэж өөдөөс нэг царай харснаа. Өглөөний цай хамтаа уу. Хаалгаа. Өнөг чинь болчлаа. Баярлалаа. Тэгээ орч ирж чинь. Яах гэж байгаа юм чи? Өө зүгээр өглөөний цай хамтаа уух гэсэн. Гэтэ хаяг бодит юу юм бэ л дээ. Жинхэнэ зорилго цаатлын 70 ухамсарынхан санаа нь бол хөлөөрөө тогтоочих юм бол хэсэг дахиад уулзч чадахгүй байх гэж бодож тийм мотивашнэр ирсэн гинэ. Йоо баярлалаа. Тэгээд одоо өндөг шарж өгч. Жохон баг болгож болоогүй юм уу? Баг болсон шүү дээ. Баг болсон өндөг. Тэ баярлалаа. Би ч ямар runny eggs хийдэг хүн л гэж бодоод байгаа шүү дээ. Үгүй ээ. Таасан жоо runny байгаа гэж би бодож байна. За турши. Лүнэ кофе. Йоо. Гайна. Чорх юм уу? Окей. Минь юу атсан кофений под өөрчлөгдсөн. Сүүлийн нэг хэсэг өөр поднууд ашиглаж агаад нөгөө ашиглаж байгаа нэг подоо олноор авчихсан байхгүй. Тэгээ миний кофений машин амар сайн тохирохгүй. Жохон фейлдчихсэн. Ашгүй тэгээд тэрийгэ фейлдэлтэй дуусгаад одоо фейлддэггүй под авсан байт юм аа. Наа чи фейлддэг. Би тэднэрээ хайцсан юм уу? Хэрэгж дууссан. Тийм. За чиний runny eggs-ийг туршиж заяа. Үнэхээр runny байна уугүй юу? Let's check it. So far not that итгэлтэй биш. Мөнгөр байх уу? Ахмаа орой дотор нь runny хэсэг байвал танад адмын байхгүй бид адмын үгүй. Чиг шиг мөнгөтэй ч юм шиг. Чамд алдах юм уу? Шаа зүгээр 10,000 л өртөөл болно. Үгсэн. Эний чинь бет гэдгүй. Хари. See? This is not running. That's runny. No, running is like running all over the place. That's runny for me. It's not running for me. Ямар ч гэсэн өөрийнхөө definition-ээр runny eggs хийсэн шүү. What did you just do?
Маад угаас нэг контентын санаа гарсан. Тэр нь юу гэхээр арьсан арчлын / мөнгө удирдий. Сая орж ирэнгүүтээ би өглөөний арьс арчилгаа хийхдээ ингээ яг хідэн төгрөг нүүрэн дээр наагаад байна вэ гэдгээ бодож үзээд гэл маад ярихгүй тэгвэл хүш ингээд би хэдийг наад юм болоо. Гэ Тэбитόρсээ сууж агаад би зүгээр нөгөө энийг хэрэгэлсэн гэл энэ одоо энэ бүтээгдэхүүнийг ийм сарын хугацаанд хэрэглэнэ гэж үзээд миний өглөөний арьс арчилгаа нь яг одоо хэрэгжилж байгаа өглөөний арьс арчилгааны одоо өртгийг тооцож үзлээ. Тэгээд би одоо хараг байгаа. Жүний тооцсон. Окей, за харуулаарай. Харагч байна. Хэдийн 5716 өдөр болгон. Өглөө болгон тий. Oh my god. Тэгээд дахиад оройн арьс арчилгаа байгаа шүү дээ. Тэгээд мейкап ч бас байгаа. Мейкап хэрэглэсэн үедээ тий. Хэрэглэсэн үедээ. Оройных бас нэг нь хавцаа байна гэсэн үг шүү дээ ойролцоогоор. Аха. Энд чинь нөгөө 3 серум ашиглаж байгаа учраас ингэж юм. Миний цэвэрлэгч яг үнэтэй юм байлээ тий. Oh my god. Apparently I'm high maintenance. Okay, that's actually өөрийнхөө арьсаас юугаар харамлах вэ те? Бим бим. Wow. Okay, би нэг амар бага байна гэж бодоагүй л дээ өөрийгөө. Гэтэ 5701 удааг ярьцлах оройдоо ойролцоо байна гэж таамаглалаа гэхэд нэг 10,000 төгрөгийг бол өдөр болгон нүүрэн дээрээ гэл ингэжлээ байгаа юм байна. Нүүр болгон арьсарчилгаа гэх юм. Ой, усны шампунь ангижруулагч тоосгээ явах юм бол бас боо юм болох нэ. Эдрийг нэг хилдэг зүг юм байна шүү. Ага таны мөнгө ийшээ яваад байна шүү. Бидний цалин нэг иймэрхүү юмд л яваад идэв. Энэ засгийн газрын шийдвэр намайг 200,000 төгрөгийн gift card юм бодоо олголоо. Хохирч байна. Нэг хохироогүй зүгээр. Засгийн газрын тийм ойлгомжгүй шийдвэрүүд тийм. Барилээд бөөнөө өрөө ингэж ууралж байгаа. Юу тийм байгаа. Бид хоёр юу гэж байгаа вэ? Тэгээ энэ видеог нийтлэгдэх үед хэрэв нийтлэгдсэн байвал доор холбочих. Нийтлэгдээгүй байвал тэгээд дараа нь тэгээ ойлгоно үгүй. Ануг цагаан юм үзсэн гэхээр би хар юм үзсэн. Тэр контраст үүсэх. Зүудээс хойш бас дахиад нэг өөр юм дээр орох юм. Ажлынхаа юм дээр. Тэгээ манай CMO-гоос цайвар цагаан өнгийн өмснө гэдэг зааварчлага өчтөр ирсэн. Би тэгэл ок. Энэ дээр нэстэ. За. Чаваг би энэ гараж төшөө. За би хөдлөхгүй ингээ байж. Эсвэл чи ингээ барай бай. За. Чи юугаар хийж таа? Hands free-гээр явах гэж штэ. Гэж байна. Нөгөө нэг инфлюенсеруудын найзуудын амьдрал нэг юмрхүү. Асны юу гэж байна? Баярлалаа. Тэхөө. Хөөе иччихлээ байна. Вакцин хийдгснээс хойш өнөөдөр 3 дахь өдөр. Тэг яг эхний өдөр айгүй дажгүй шиш юмдаг айтайхан байна гэж би ингээл баясаа ляляля гэж яваадсэн шүү дээ. Тэг одоо бодсон чи өчигдөр буюу одоо вакцин хийлгэсэн маргааш нь үдээс хойш би яг амтан болсон юм биш тэг ингээ нэг юм ч юу ч хийж чадахгүй ингээл сонирн болоод ингээл нозороол толгоо эргэсхийгээл ихэнх эргээд айвалзаад байх юм байхгүй ерөөсөө нэг тийм чадамжгүй. Тэгээ өнөөдөр ч гэсэндээ ингээд босноос хойш нэг тийм эвтэйхэн биш ингээл толгоо эргэсхийгээл гараас бас юм гарахгүй. Өнөөдөр ч ингээ нүдэ нээх гэж хүртэл нэг юм хэцүү ингээд юм байдал нэлийн хичээж тэгж гин. Өглөө арай хэцүү арай хийж босоо тэгээ нэг гайгүй кофе ууж энерги аваад эвтэйхэн явж ийснаа үргэлжлээд ажил дээр ирээд ингээ байж ягангууд дараагийн зураг авалтын олт руугаа орсон ч манай ажлын нэг зураг авалт байхгүй. Нийтлэгдсэн байх юм бол би видеодор тайлбарлаж холбочно. Тэр мөрөн дээр бас арай хийж яг ингээд зураг авах үед нь ингээ сэргэж байгаа л тийм ингээ бас ингэж байгаа сэргэжэл ингээл тэгээд дуусах шууд бас унтраал тав гэл. Яг нөгөө юу sugar rush байж байгаа унтарч байгаа юм шиг тэгэж унтарч байна. Тэгээ сая гэртээ ирчихэд нэг арай нэг амс хийгээд нэг хөө гэх юм цайм ууж олж авсан шигээ тэгээ ингэж байгаад нэг өөр юм хийгээд ингүүт одоо гайгүй арай нэг чүчүү сэргшин. Гэхдээ би нүднийхээ зовхийг одоо бас арай л хийж л байна л да. Тэгэхээр вакцины апдейтний тухайд бол юм байна. Та нарт ямар шинж тэмдэглэлэр чинь хизэнээс нь тэгэж ядарч эхэлж байна. Би л тийм эхлээд амар зүгээр байх юм шиг бодоод л ингээд байсан чинь яг үнэндээ бас тийм сөрөг нөлөөний тийм гэмээр юмуд гарч лаа юм байна. Яа. Тийм ээ. Тарт. Арай fabulous юм шүү та өөрөө. Тэр fabulous-наас нь ундарч идэг шүү. Тийм ээ.
Ингээд наадад болж гинэ байгаа. Яа тэнтэй. Зүгээр мөн. Тэр одоо чи надлаасаа барь та. Тэгвэл би яриад том аа. Харин тий always тий. Тий, always. Гэсэр. Лугны линз залуунаас илүү том байхгүй юу? How are you today? Би өнөөдөр чамаас асуулсан. How are you? Нөгөө вакциныхаа юг нэгдүгээр томгийн одоо юу хиймдээ сөрөг нөлөөч гэх юм уу зүгээр нөгөө дархлаажуулалтын процесс бол үргэлжилж байна. Which is good. Угаасаа ямар ч реакц өгөхгүй бай. Одоо ингэдэг шүү нөгөө вакцины туршилтын шатанд туршилтын дээш хүн дээр туршилт гэдэг шүү. Тийм заримд нь плацебо, заримд нь яг вакцинад ярьдаг. Тэнгүүд маргааш хэрэг нөгөө бие чинь хямраад ингээд өөрчлөгдөд ингэж ирэх юм бол үнэн зэрэг вакцин авсан байна шүү. Тэр шиг би ямар ч вакцин бол авсан байна. That's good. Өнөөдөр ягаад пүүз өмссөн бэ? Би өнөөдөр пүүз өмсөхдөө. Надад сонирхолтой харагдлаа. Тийм, өнөөдөр пүүз өмссөн. Өчигдөр хоёрыг actually гутал өмссөн юм байна. Өнөөдөр пүүз өмссөн. Одоо хөл өрөөр яах вэ? Одоо гэрээс ажиллана да. Тий, 14 хоног. Тийм, өнөөдөр чинь 5 дахь өдөр хэрэг шин үсэн. Гэрээс хөл өрөөнд хаах гэж байна. Ер нь ажил дээр ирнэ гэж би бодож байгаа. Бид нар бүгдээрээ тийж найдаж байгаа. Тааш тусгай хэрэгтэй болчихоор тийм л дээ. Гэхдээ яг тэрнийх нь юу гараагүй байна л та. Хан захирамжин гараагүй. Ер нь хөл хорой тогтоох захирамжин ч гараагүй. Харин тий. Засгийн газар энийг дандаа хоцроож гаргадаг. Хөл хорионоос өртөж хийсэн 3 зүйл байл. Гөө. Вакцина хийлгсэн. За. Хөл хорионоос өртөж 2-дугаарт маникюр хийлгсэн. Тэгвэл яасан тий. Өөр нэг юм хийсэн. Тэр нь бол нууц. Би юу хийсэн гэж. Чи хийсэн. Би барс орсон. Тэг бүх нарийн ногоо 10,000 гэсэн тий байгаа. Нарийн ногоо 10,000 гэхдээ тэр нь маш зөвхөн. Өөрчий, юу цай, тэгснэ мөг гуруулангийн би жоохон авсан чинь би 32,000 төгрөг. Oh my god. Харин амар байгаа. Гэтэ би зүгээр нөгөө миний амьдрал өгсөн өөр идэх юм болохоор тэгээд би за яах вэ гэж бодоод авсан. За тэгвэл миний хөргөчөнд байгаа мөг үнэн орох юм байна тий. Үнэхээр өнд орно. Би нөгөө хайрлаж идэх хэрэгтэй. Одоо хитэн нойтон мөг байгаа. Тэгээ хитэн нөгөө инокийн мөг байгаа. Чи бүр олон янзын мөг тэгээд. Би олон янзын мөг тэгээд надад хитэн бууцаа байгаа. Хитэн бухал бууцаа. Тийм ээ. За 4 дахь хөл хорионы эхний өдөр хагас өдөр гэдэг чинь төлөвлөгч дэвтэр дээр эх 7 хоногийн нүрээ бэлдэнэ. Нэг бэлдэх юм гарах ч юм уу. Ямар ч байсан одоо Instagram live хийж эхлэх гэж байна. 2 минутын дараа. Live хэлцэн явж байна. Нэг иймэрхүү travel, and even if it's for a year, 6 months, and go to a school and kind of be thrown out your comfort zone. With the way parents raised me, and far more efficient, or whatever it is. Sometimes you can find goodness within it. I think for me, it's when she was a child. She didn't have she didn't have the best upbringing. She саяхан л бараг 100 болчих гээл дулаараа лээсэн чи өнөөдөр ингээд цаас орчлоо шүү дээ. Сэнжимадаас та хаврын тэнгэр юу лээ? Ааштай. Хаврын тэнгэр юу лээ? Окей, өнөөдөр би энэ влогны бичлэгүүдийг нийлүүлж нэг эвлүүлээ да. Уг нь 4 сарын 1-ээс эхлээд яг өдөр болгон оройд нэгэд эвлүүлээд явъя гэж төлөвлөж байсан боловч 4-р сарын эхний 7 хоног 1.57 хоног бол ерөөсөө оройд нь яагаад ч амжихгүй явсаар гал хөл хорой руу яваад орчлоо. Тэгэхээр хөл хоройнд байгаагийнх итлээсэн бүтэн сая өдөр сууж агаад сүүлийн 10 хоногийн влогийг эвлүүлж тавья. Одоо иймэрхүү видео таалагдж байна уу? Яг ямар эцсийн видео яг ямар болсныг би хэлж мэдэхгүй л байна л да. Тэгмэртэй ч одоогоор бол би та нарт ийм төрлийн влог таалагдж байгаа гэж найдаж байна. Тийм бол лайк дараарай. Комент бичээрэй тэрийг. Тэгэхээр балконыхоо наан ингээ шалан дээр нэг хэсэг цаас харж эморд юм уу дөө. Тэгчээд ивлүүлгэндээ орж үлч.
Нарны шил бас цантаад байна штэ маскны дээр. Вау. Окей, засарч. Санамн дотор Милаягийн салаатнууд байсан. Чинжүү крем ахтай байхаар нь баясаад авчлаа. Салаат гоё штэ. Гоё мэ. Шинэ 7 өдрийн минь тэгэхээр хөл 20 номер 4 хөл 20 номер 4-ийн ажлын эхний өдөр гэрээсээ ажиллаж байна. Өглөөний 7 цаг өнгөрөө явж байна. Тэгэхээр ажилдаа орондоо өглөөний хазайг уучаад гэрээсээ ажил сурч эндөө одоо баг. Гэхдээ мэдээж хэрэг ажил дээр ажлын байран дээр ажиллахаас илүү бүтээмжийн хувьд бага байгаад байсан. Өмнөх хөл 20-ны үеэр яасныг бодох нэ. Би нэр өмнөх хөл 20-ны үеэр гэрээсээ ажилласан 7 хоногийн влог бас оруулж ирсэн. Хэрвээ энэ видеон дотор өмнө нь огт харуулаагүй байгаа бол энэ талын аль нэг талд нь холбочи ор сонирхороо илүү дэлгэрэнгүй харуулж байгаа. Влог гэдэг утгаараа энэ видеоны хувьд, энэ влогийн хувьд нэг тийм цаг минут мөч бүрийг нэг харуулад байгаагүй байгааг харсан бах. Яагаад тэгэхээр бүтэн сарч биштэй хагас сараар нь эхний удаад хийж үзье гэж бодож байна. Хэрвээ видео болохоор бол тийм байна. Өнөөдрийн эхний уулзалт дуусчлаа. Хэрцэнгөө нууц мэдээлэлтэй байсан учраас өмнөх влог шиг харуулсангүй. Тэгтээ яах вэ? 7 хоног гоё эхэлж гинөө. Дараагийн кол маань нэг ойролцоогоор 50 минутын дараа байгаа юм байна. Тэгэхээр тэрнээс өмнө жоохон амжуулж хийх нэг хэсэг юмнууд байсан яга хийчихээ. Уг нь бол би нэг дахиад нэг хэдэн нэг цаг орчим илүү үргэлжлэхийг бодож ирсэшгүй эрт дуусчлаа өнөөдрийн эхний уулзалт бол. So, yeah. За, хоёр дахь уулзалт. Сайн удаа. Хоёр ороод ирсэн байна. Нэг нь гарах чинь үстэй. Ингүүл яхаар байна. Офисынхаа ширээний байрлалыг өөрчилж үзэж байна. Магадгүй яванда нэг иймэрхүү байрлалаас видео хийдэг байл яах вэ? Энэний цаатал дээр нэг юм Calyx ч юм уу тавих аа. Maybe. Шинжлэх ухааны зүгээр ч юм уу? Юу гэж бодож байна? Өнөөдөр өглөө болсноос хойш ямар ч апдейт өгөөгүй байгаа юм биш үү? Одоо бол үд болж байна. 12 цаг 35 минут. Өглөөнөөс хойш ер нь яг айгүй үр дүнтэй уулзалтууд хийгдэж явлаа. Daily stand up, daily sprint-тэй бол daily scrum хийсэн. Сая тэгээд яг scrum дээр ярьжсэн нэг асуудлаа шийдвэрлэх тухай уулзалт хийгээд айгүй гоё мэдээлэл авчлаа. Шийдэл болчлоо. Гих мэдчлээ. Тэгээд яг өглөө айгүй үр бүтээлтэй өнгөрчээ. Видеон дээр болгаагүй ч гэсэн айгүй сэтгэл хангалуун болчоод ёо гэх нэг шийдэл олж харчаад шийдлийн үзүр олж харчаад айгу гоё ингэсэн сууж байна. Яа. Тэгэхээр би энэ тал руу шилжиж сууснаа харууллаа. Ширээгээ миний ширээ одоо энэ талын хан дээр ханы наатал дээр одоо жишээ одоо энд харагдаж байгаа хан биш үү? Энэ хан руу би нуруугаа ингэж харууллаа. Тэгээ ширээгээ урталтаа ингэ байлгадаг ус хэвгүй. Өчигдөр энэ талын хан руу одоо энэ харагдаж байгаа хан мөн үү?
Энэ харагдж байгаа хан руу ширээгээ ингэж тулгаад би цаашаа гарч сууж үтсэн. Тэнгүүтээ нэг л болж ихгүй санагдаад буцаагаад энэ талынхаа хан руу ингэж орж ирээд нэг ингэж суудлаа. Тэгээ одоо ийшээгээ харагдаж байгаа нэг юм хүртэл яаж харагдаж байгаа гэдгээ Instagram story-гоор хүртэл шеэрлээд амжсан байгаа. Гэхдээ энэ нэг байхын гоё юм одоо үд орчимд ингээс угаад айгу эвтэйх ингээ ашиглаад болоод байгаа мөртлөөс яг үдээс хойш нар энэ талд гараад ингээд ирэнгүүт амар хурц ингэж нар ингэж орж ирж илээ. Тэгээ тэр үед нь би хөшгөө татаад хөшгөний ард суучаад байгаа. Гэхдээ хэр удаан тийг сууж чадах юм байгаа юм үзье. Видеоны background бас яах вэ гэдэг асуудалтай л байна. Яа, тэгэхээр офис маань нэг иймэрхүү байна одоогийн байдлаар. Өнөөдөр ажлаа нэг хийж байгаа л харахаар өдөр болцсон. Тэгэл нэг хийж байгаа л харахаар орой болцсон байх юм. Гэтэ хавгас ингэж ажилдаа ингэж орж байгаа нь угаас л гоё л доо. Гэхдээ влогны контент-өөс огт гарахгүй юм да. Тэгээ хэрвээ энэ хооронд ажиллаж байгаа буулах юм бол зүгээр би ингээ байрнаасаа хөдлөхгүй юм чи нэг хаяа нэг нэг ус уусан шиг компьютерийн ард байгаа дүрсэнд гараад байвал өтгөртэй байлгүй дээ. Тэгэхээр яа өнөөдөр үр бүтээлтэй өдөр байлаа. Одоо 18:51 болж байна. Гэхдээ өнөөдөртөө амжууд хийчихье гэдэг нэг хэдэн ажил үлдсэн байгаа. Тэрийг дуусгачаад өнөөдөр яна дуусгана угаасаа 20 цагаас би call-тай cyber hangout найзуудтай call-тай тэр хүртэл ажиллаж байгаа. Тэгээ эндээсээ cyber hangout руу орчихно. Тэр хүртэл болох ажлаа дуусгах хэлж байна тэр болтлоо. Окей, ажлаас log out хийцэн. Одоо үргэлжлүүлээд нөгөө cyber hangout нь эхэлж байна. Тэр хоорондээс харуулъя. Cyber hangout нэг иймэрхүү байдалтай хүмүүс энэ дээр төр өөр юмд явцсан байна. Энэ хүн видеого өгөхгүй байгаа. Өндөр харсан тийм аа. Бодит төрхөн зүгээр дандаа нүцгэн нүртэй хүмүүс. Энэ галын үгийн жаахан төрхийн төрхөө төмөнд харуулгаад удаж байна. Арай ихэд хоол билээжгээд гэдэг жоох ядрах галж ядаж. Хас бүтээ сайн өөрөө яаж хийж аваад хоолоо ичсэн гэж бодож лэмдэрч байна да. Би энэ маскны зургийг авах гээд өглөөнөө маскыг тавьсан. Өглөөштэй яг одоо тавьж байна. Арсандаа жоохон чиггүй гэж бодоод. Тэгээд давхар Instagram дээр ревю оруулах зорилгоо сая энэ сууд зургийг авсан юм. Ийм пост Instagram дээр орсон байгаа. Хэрвээ нийтлсэн бол. Үгүй бол би зүгээр сая хоосон зайруу заацсан. Доор хол бичиж хэрэг орсон бол. Окей. Google Meet-ийн нэг гоё юм нь нэг ингээд өнөөдөр уулзалтуудын дарааллууд нэг зоохон дээрээ гараад ирсэн байт юм байна. Тап гэдэг ингээд харагдчихэдэг болохоор заавал календар руу орохоор шаардлагагүйгээр харагддаг зүгээр л юм. Тэгэхээр дараагийн уулзалт руугаа шууд тап гэл ингээд эвтэйхэн яваад орчих юм байна л та. Окей. Өнөөдөр бол нэг ойролцоогоор 4 уулзалт байгаа. Тэр дундуур нь багтааж шингээж хийх ажлуудын хувьд бол байгаа. Ордог. Тэгсээр нэг солонгост хүмүүсийн хэрэглээд байгаа брэндүүд тэгээд яг орц найрлага ижилтэй хэрнээ боломжийн үнэтэй брэндүүд арай бага юм уу да гэж бодоод өглөөнөөс хойш зогсолтгүй яг 9 цаг ажилласан байна. Айгүй үр бүтээлтэй өдөр өрнөжлөө дөнгөж одоо энэ чи үд гэх юм уу үдээс хойш болцсон л да арай орой болоогүй байна. Энэ удаа аль хэдийн 9 цаг ажиллаж сууж нэхэр яг үр бүтээлтэй дайдгар суухан ч аргагүй. Тэгэхээр энэ видео танаар таалагдсан гэж найдаж байна. Би яг энэ удаагийн влогийг энд хүргээд дуусгая даа гэж бодсон. Өмнө нь яг иймэрхүү төрлийн влогууд бол хийж байгаагүй ч гэсэндээ зүгээр туршиж үзэх зорилгоор иймэрхүү контент хийж үзлээ. Та нарт ямар санагдсан бэ? Тэрийг видеонд ор комментоор хуваалцаарай. Өөр юу одоо иймэрхүү төрлийн влогоор өөр юу харах сонирхолтой байна вэ гэдэг ч юм уу. Гэх мэт ч иймэрхүү асуултанд хариулаарай гэж хүсмээр байна. Нэмээд бас зөвхөн нэг сэдвийн видеогоор биш зүгээр би өдөр тутамдаа юу хийж ийн вэ гэдгийг иймэрхүү жижигэн ийм зураглалуудаар бас харуулмаар санагдсны үндсэн дээр энийг хийсэн юм шүү. Ер нь цаашдаа бас өршөөд хийгээд явах сонирхол бол байна. Гэтэ өвдөж ихнийхээгаа эвлүүлээд гаргачаад болъё. Йоо ямар урт аутро бэ ануудаас хордон дуусах. Тэгэхээр тийм ээ энд хүргээд энийг дуусгая. Видео таалагдсан гэж найдаж байна. Тэгсэн бол лайк дараарай. Хэрвээ миний сувг subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажуу нь хонхыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгон notification очиж байх болно шүү. Хамт байсанд баярлалаа. Дараагийн видеогоор тонготохгүй иргэд уулзъя.